ерөнхий сайд бол ард түмний л боол байх хэрэгтэй. Шууд хэлсэн. Ерөнхий хэлээч их хурлын гишүүн одоо хинч гисэн ямар нэгэн өндөр албан шалтгаан бол ард түмний боол. За соёлтой хэлбэл зардас гэж хэлэх хэрэгтэй. Харамсалтай нь тэр байдал ажиглагдахгүй байна. Ягаад бид хийж хэлж байгаа бол ард түмэн өөрөө яаж энэ төр засгийн бүрийг хэрэгжүүлэх үү гэхээр сонгуулиар тий эсвэл шууд өөрөө төрийн хэрэгт оролцож. За сонгуулиар яаж энийг хэрэгжүүлсэн бэ гэхээр ардын нам ялцаа 50-ны 68 суудалтай болцоо 126 гарсан. Арчилсан нам ялагдцаа 42 суудалтай болцоо. Хүн нам 8 суудал авсан гэд ингээд ард түмэн сайхан хуваарлаад өгсөн байж тээ нөгөө бүрэн эрхээ хэрэгжүүлээд. Тийм учраас бол ард түмний хүндэтгэж ард түмэн нэгэнтээ төр засгийн бүрийн эрхийг байнга одоо их сурвалжир мөн бөгөөд өөрөө барьдаг нь үний юм бол за тэр бол үнэн, энэ бол онол, энэ бол шинжлэх ухаан хүндрэлтний одоо тогтоосон маш хатуу зарчим. Тийм бол ардын нам 24 оны сонгуулийн дараа дангаараа засгийн газар байгуулах хэрэгтэй байсан. Тэгтэл одоо харамсалтай нь одоо оюун эрдэнэ дарга, ганц төмөр дарга, дорцсон дарга 3 нийлээд тэгээд ард түмний сонголт хамаагүй. Бид гурав энэ төр засгийн бүрийн эрхийг мэдж байна. Тэр ард түмний сонголт ерөөсөө юу ч биш гэд ингээд дураараа ард түмний сонголтыг зөрчөөд ард түмний сонголтыг эсрэг гуруулаа явчлаа шүү дээ. Тэгээд яг одоо намынхаа дарга нар учраас одоо ажил төрөлд очие гэж бодож байгаа хүмүүсээ засгийн газарт аваад ингээд хамтарсан нэртэй засгийн газар байгуулад энэ бол үндсэн хууль зөрчсөн хууль бус легитим шинжгүй ийм засгийн газар байгуулчлаа. Тийм учраас бол одоо энэ бол хурдан засах ёстой. Бүтэн 1 жил гэдэг бол маш том хугацаа. Энд одоо бүтэн 1 жил бид ингэж сахилгуутлаа. Бүтэн 1 жил ингэж дураараа дурглаа. Одоо энэ цэг тавих цаг болсон.